Бүгдээрээ хай, би сая түрүү 7 хоногт BTS-ийн тоглолт үзчихэд ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр болохоор BTS-ийн тоглолт ямар хөө болсон, тоглолтын талаарх эргэн тойрон сонин сайхан юу байна, тоглолтуудыг яаж үздэг вэ талаар бичлэг та нарт хуваалцъя гэж бодлоо. Тэгээд шууд бичлэгэнд орцгоё. Энэ удаагийн тоглолт нь болохоор яг BTS-ийн бүгдээрээ цэргээ салгатаж ирээд тэгээд 4 жилийн дараа comeback хийж байгаа болохоор тэргээрээ бүр амар онцлог байсан. Тэгээд бас миний хувьд ч гэсэн бүр амар хүлээлттэй байсан. Тэгээд анх Солонгост ирэхдээ яг BTS-ийн тоглолтыг үзэх мөрөөдөлтэй ирсэн болохоор миний хувьд гэх юм бол мөрөөдлөө биелүүлсэн бүр амар гоё өдөр байсан. Тэгээд тоглолт болсон газар гэх юм бол Сөүлийн Куянд байдаг Куян стадиум гэх газар болсон байгаа. Энэ газар нь болохоор ерөнхийдөө Солонгост байдаг хамгийн том стадиумуудын нэг. Тэгээд өмнө нь Blackpink бас энд тоглолтоо хийжсэн. Стадиумын хувьд гэх юм бол ерөнхийдөө 41,000 хүний судалтай гэж ярьдаг юм лээ. Гэхдээ саяны BTS-ийн тоглолтыг нэг өдөр нь 50,000 үзсэн. Тэгээд 3 өдөр тоолсон болохоор нийтдээ 150,000 үзсэн гэсэн үг. Тоглолт нь 4 сарын 9, 11, 12 ингээд нийт 3 өдөр болсон. Тэгээд би 4 сарын 11-ийн тоглолтыг үзсэн байхгүй юу. Тэгээд хамгийн ихний концерт 4 сарын 9-нд нь гадаа бүр амар бороо ороод тэгээд ерөнхийдөө тэр өдөр үзсэн хүмүүс тэгээд BTS-ийн ч гэсэн амар хэцүү байсан юм шиг байлээ. Тэгээд бас ажилчид, бүжигчид гэж ер нь бүгдэнд нь амар хэцүү байсан баг. Тоглолтын эргэн тойронд гэх юм бол зөвхөн энэ Сөүл болж байгаа тоглолтыг үзэх гэж гаднаас бүр амар их болж ирсэн гэдэг жилээ. Тэгээд тэр авих нь буудлууд нь бүр бүгдээрээ дүүрсэн. Тэгээд бүр үннүүд нь бүр 2-3 дахин өссөн байсан. Тэгээд тоглолтын дээр нь очиход нийт байгаа хүмүүсийнх нь бараг 50% нь гадаад хүмүүс байсан. Хамгийн сонирхолтой нь гэх юм бол Arirang гэдэг альбом нь болохоор Солонгос үндэснийхээ маягийн шингээсэн тиймэрхүү альбом байсан шүү дээ. Гэсэн чинь гадаад хүмүүс бүр амар хамбууг хүмүүс очсон байсан. Ерөнхийдөө армийн дээр өнгө чинь энэ Чернэлийн өнгө шүү дээ. Саяны Arirang гэдэг альбомных нь өнгө нь болохоор улаан өнгө байсан. Тэгээд хүмүүс ерөнхийдөө Чернэлийн агаан улаан гэд тиймэрхүү аутфиттэй ирж харагдсан. Гадаад хүмүүс яг тийм Чернэлийн агаан улаан өнгийн хамбууг ч юм уу эсвэл юм Солонгос үндэсний юм үсний хавчаар юм цүнх мөх янз янзын тийм юмнууд өмсч зүүж ирсэн байсан. Тэр нь бүр надад амар гоё санагдсан. Би болохоор яг тоглолт эхэлж байхад стадиум руугаа бүр ингээ гүгээд орсон байхгүй юу. Тийм болохоор яг ямар алтартууд ирснийг нь би яг өөрөө бол харж чадаагүй. Гэхдээ зөндөө олон алтартнууд ирсэн бэлээ. Тэгээ оддын баримт гэд пэйжэдэг штэ. Тэрнээс би ямар алтартууд ирснийг нь харсан. IU ирсэн байна. Enhypen, Cortis, Baby Monster, Seventeen, 80s, Ivy, Chaewon. Тэгээд бас Тэхёны найзууд. Тэгээд ерөнхийдөө энэ тоглолт болсон стадиум нь гэх юм бол ийм зөөвөн хэлбэртэй стадиум байхгүй. Би өмнө нь яг тэнд Blackpink-ийн тоглолт үзчихсэн. Blackpink-ийн тоглолт болохоор яг ингээд тэр зөөвөн хэлбэрийнхаа нэгдлийнх нь хэсэгт тайцтай. Тэгээд голтоо нэг юм том дэлгэцтэй. Бүр одоо тайзных нь эсрэг талд бүр ингээ хол байгаа хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс нь болохоор яг тэр голынхын дэлгэцнээс үзчихсэн байхгүй юу. Тэгсэн чинь тоглолтын дараа голынхын дэлгэцэнд хаагаад яг Blackpink-ийнхнийг өөрсдийг ингээ харж чадаагүй гэд хил ам хийсэн байсан. Тэгээд YG-ийнхэн бүр яг тэр нөгөө харагдаагүй гэжсэн секшнд байсан бүх хүмүүсийнх нь тоглолтын тикетнийх нь мөнгийг буцаан олголт хийсэн байсан. Саяны BTS-ийн тоглолт тэрнээс юугаар ялгаатай байсан бэ гэхээр тайз нь бүр яг ингээ стадиумынхаа голтоо ингээ 360-д харагдахаар тайзнасаа дөрвөн тишээ ингээд икслээд тайз засцсан. Тэр тоглолтыг үзэж байгаа бүр ингээ бүх хүмүүст харагдахаар нэг талдаа баг юм 3 лед дэлгэцтэй ингээ нийтдээ баг 12 юм амар том лед дэлгэц тавьсан. Тэр нь бас бүр үнэхээр гоё байсан. Тэгээ миний хувьд гэх юм бол би яг 2 давхрын судал авсан байхгүй юу? 2 давхрын ингээд юм игнийх нь ер нь хамгийн урталт. Тэгээд нэг юм урагшаа явсан тайз нь яг миний урд ирж таарсан. Тэгээд ингээд бүгдээрээ ингээд нэг нэгээрээ ирээд би бүгдийг бүр ингээд амар гоё ойрхоноос харж чадсан. Тэгээд BTS-ийн маань эргэж ирээд сая 3 сард бас өнгөө тоглолт хийсэн. Тэр нь болохоор Сөүлийн төвд байдаг Hwangmun гэж газар байгаа. Гэхдээ энэ өнгөө тоглолт дээр болохоор зөвхөн шинэ альбомныхаа дуунуудыг танилцуулсан. Энэ удаагийн тоглолт болохоор бүрэн хэмжээний тоглолт байсан. Тоглолтын дээрээ нэг 53 ширхэг дуудуулсан. Хамгийн анх эхлэхдээ болохоор хуулиганаар эхэлсэн. Би болохоор I Need You амар сонсмоор байсан байхгүй. Гэхдээ миний хүсэжсэн дууг бол дуулаагүй. Гэхдээ ерөнхийдөө шинэ альбомныхаа дуунуудыг бол бүгднгийн дуулсан. Хуучин дуунуудаа ингээд жоохон ремикс хийгээд арай өөр болгоод дуулсан байсан. Тэгээд тэр нь ч гэсэн бас амар гоё байсан. Өөртөө ч гэсэн хэлжсэн энэ удаагийнхаа тоглолтыг та нарын мэддэг BTS-с ингээд арай өөр байх гэж хичээсэн гэдэг жисэн. Тэгэхээр иймэрхүү тоглолтын тикетүүдийг яаж авдаг вэ гэхээр Солонгост байдаг хүмүүс авдаг аппликейшн гэх юм бол Nui Ticket гэдэг энэ аппликейшн байгаа. Ер нь бол ихэнх тоглолтууд дандаа энэ аппликейшнээр зарагддаг. Мэдээж бүр амар алдартай одоо BTS, Blackpink ч юм уу те алдартай хамтлагчдын тоглолтуудыг үзэхэд бүр тикетэн дээр бүр үнэхээр амар алаан болдог. Саяны BTS-ийн тоглолт ч гэсэн бүр минут хүрэхгүй хугацаанд бүр ингээд бүгд зарагдаад дууссан заяа. Би чинь Солонгост
ирээд бараг 10 хэдэн тоглолт үзсэн байхгүй юу. Тэгээ миний хувийн туршлагаас иймэрхүү тоглолтын тикетийг яаж авдаг вэ гэхээр тухайн хамтлагийн membership-ийг эхлээд авдаг. Membership-ийг авснараа урьдчилсан захиалгад ордог. Урьдчилсан захиалгад орох юм бол нийт бүх алалцж байгаа хүмүүс биш, зөвхөн membership-тэй хүмүүс ордог болохоор билет алдсан арай их гэсэн үг. Хамтлагуудын membership нь ерөнхийдөө нэг 20-25 мянган вон гэдэг. Тэгээд төвшөө зөндөө олон тоглолт үзэж байхад тоглолтын тикетийг ингэж дамаар хүмүүс амирх зардаг байхгүй юу? Одоо жишээ нэг 150 мянган вонны тикет байлаа гэхэд тэрийг ингээд нуглаад тэ 300 мянга 400 мянга болгоод зардаг. Тэр тусмаа алдартай хамтлагуудыг бүр амар өсдөг. Blackpink дээр л гэхэд бүр ингээд урчлын VIP судлаад бүр 5 сая вон хүрчээсэн гэжсэн. Hype-ийн зүгээс болохоор ингээд тэрийг болиулах гад гээд авсан хүнийх нь нэртэй тэр хүнийх нь иргэний үнэмлэхийг ингэж шалгаж оруулд юм бэлээ. Бусад хамтлагийн тоглолтуудыг ч юм уу жишээ нь тикетийн хийж чадаагүй болвол бүр дамын тикет аваад үзчих тийм боломж бол байдаг. Би Blackpink-ийн тоглолтыг нэг 3 удаа үзчихсэн байхгүй юу. Хоёрт нь өөрийнхөө нэрээр аваад нэгт нь яг ингээд хүний авсан тикетийг дамаар авч ирсэн байхгүй юу. Hype-аас бусд entertainment-ийг болохоор яг тэгж амар нэг бүрчлэн ингээ хүний тулгаж шалгадаггүй болохоор тийм дамын тикет аваад орох боломж байдаг. Гэхдээ Hype-ийг болохоор ерөөсөө тийх боломж ерөөсөө байхгүй юм лээ. Яг ингээд хүм тус бүрийг ингээд нэг нэг шалгадаг. Тоглолтын талаар гэх юм бол ерөөхдөө бол иймэрхүү байна. Тэгээд энэ миний Instagram хаяг авалтыг чи миний Instagram хаяг руу ороод миний highlights дотор BTS Arirang гэсэн байгаа. Тийшээ ороод миний тоглолтын сториудыг үзэж болно. Тэгээ би бас бичлэгнийхаа төгсгөлд тоглолтынхаа бичлэгнүүдээс бас нэлээд оруулчихъя. Тэгээд бичлэгээ дуустал хамтаасанд баярлалаа. Bye. 다 이렇게 기다려주시고 성원해주셔서 와주셔서 정말 감사합니다. 와주셔서